За сайн байцгаана үзэгчтэй, ингээд манай загслалт яваад ирлээ. Нэвтрүүлгийн маань ээлж дугаар хотоос 50 км орчдөг Тамлхаа нууран дээр ирж байна. За тэгээ өнөөдөр бидний барих загас гэх юм бол алган загас, мөн чипак загас байгаа. За тэгээ бүгдээрээ ямсан цоолъё. Одоо барихай алган загас олно. Улаануудын загсаа. Ер нь нуурын үед одоо нууран загсгаж байгаа бол ихэвчлэн нуурын загас ингэж эргээ ингэж дагаж одоо гүйдэг байгаа. Голоор гэх юм бол маш гүнзгий. Ихэвчлэн нэг өвс нь ингэж юм эргээрээ байдаг болохоор өвсөөрөө эргээрээ ингэж дагаж идээсч ер нь загас нь ихэвчлэн гүйдэг байгаа. Ялангуяа карьер их бол. Ямар ч бид нар яг захлаад ирсэн байна. Энийг цоолж үзье да. Зон ирэхэд хөвчлэн энүүгээр өвстэй байдаг болохоор өвсөө бараад цоолё гэж бодлоо юм шиг. За цоолч. Та бүхэн мэдж байгаа өмнөх дугаарууд дээр би хэлжсэн цоолж явахдаа цасаа банк гаргаж цэвэрлж явах хэрэгтэй энэ цооныхоо гаднах цасыг. Тэгэхдээ салхины уруу. Карьерийн нуур нь мөс нь одоо ингэж явж ийн гэдэг чинь мөсний зам нэг 70 80 90 цанчил багш байна да. Хөөе. За цорох төгч байна. За цорлоо. Цорох гэж ямар ч бүлж өгнө. Тэгээд дээшээ татаж гарганаа. Өнөөдөр миний авчирсан одоо алган загас болон одоо улаануудын загас чипакийг одоо ихэвчлэн ийм мастер баллак гэдэг манайхан ярьдаг. Ийм уургаар барина. Нарийн мэдрэмтгий уурга. Энүүгээрээ барьж өгнө ямар ч. Өгөөшний хувьд гэх юм бол одоо энэ өмнөх дугааруудаа та бүхэн тайлбарлаж ирсэн опараш гээд одоо ялааны авгалтай энүүгээр барьж өгнө. За өгөөш хийтэ. Миний хоёр савтагаа нь болохоор нэг нь болохоор улаан өнгөтэй, нэг нь юм цагаан. Энэ хоёрыг болж игэл нийтэйгэндээ ингээд хоёуланг нэг солбиж хийх юм бол загасны анхаарлыг маш татаж өгдөг байгаа. За тэгээд өгөөшөнд тэгэндээ хийгээд өгье. Одоо харж байгаах та бүхэн би одоо улаанаас ирээ хоёрыг хийсэн бол цагаанаас нь дахиад нэгийг хийж өгч байна. Өнгийн л ерөнхийдөө бол ингээд солбиж өгч байгаа юм л да. За өгөөш бэлэн боллоо. Салхи одоо энэ хойноос хойно одоо тоглолтод маш хүндрэлтэй болж байгаа учраас би ямар ч хайрцгаа энэ дээрээ тавьж өгөөд энэг хүсэх дээр ингээд өгөөшө тоглож өгнө. За ингээд өгөөшө хийчлээ. За би сая нэлээд доош нэг метр явууллаа. Тэгээ метр явуулчихад цооныхоо доор нь оцсон өгөөш. Цононоос доош нэг хэдэн санжин доор. Тэгээ тухайн газараас нэг хэсэг тоглуулж өгнө. За тоглоодод өгье. Ер нь ийм огцон мөдлөгөнд алган загас дуртай байгаа. Та бүхэн харж байгаахын тоглолтыг харж байна. Алган загас огцон одоо уурын хөдөлгсөн хөдөлгөөнд одоо маш дуртай. Одоо Азаг л хөдөлгөн гэсэн үг л да загасны. Уурын хөдөлгөн гэсэн үг. За одоо ингээд доор би сая доошлуулсан газараа үзээд дохихгүй байна. Тэгэх юм бол дахиж одоо нуур маш гүнзгий байгаа доошоо нэг 5 м байгаа. Тэгэх юм бол ингээд нэг газар одоо нэг хэсэг үзээл болж игэл сатурка доош нь одоо улам одоо сунгаж өгнө ямар ч зэ. За тэгээд дахиад тоглож үзье. Идэхгүй дахиж сатурка жоохон сунж өгнө. За ерөн доошлолчлоо. За энэ нэг төвшөнд нь үзье да. Одоогоор яг нуурын яг тал төвшөнд нь очсон юм шиг байна өгөөшний хувьд. За тоглоод өгье. За алганы хувьд тоглолт гэх юм бол одоо харж байгаарай. За ийм вибратор чичрэгөө өгж өгнө урганда. За паузлаа, дахиж дээшлүүллээ. Паузлаа. Дахиж ингэж тоглуулж өгнө. За ингэж тохихгүй байх юм бол мөн доош нь тохиул ингэж чичрэгөө өгч доошлуулж олно. Ингээд болж игэл тэгэл алган загас барих гэж байгаа үед маш олон янзын хөдөлгөөнийг турш үзэх хэрэгтэй байгаа.
та бүхэн харж байгаа нь уцаад ингээд тунасчлаа. Тэгэхээр одоо юу нуурынхын гүнд нь одоо дэгэ очицсон гэсэн үг. За энэ тохиолдолд ямар ч Сатурка гүнээс нь жоохон дээш өргөөд нэг 10 санжийн дээр өгөөш аваачж өгнө. За тэгээд энийгээ түгжээд өгч. За одоо энэ дээр тоглолт хийж өгнө. За тоглуулахад энэ салхилаад байгаа учраас энийг ингээд үгүй доо. Тэгэхгүй бол ингэхгүй бол урд одоо мэдрэмж Кёвакын салхиад мэддэхгүй байх загас одоо оролдож байгаа үг нь сайн мэддэхгүй байгаа болохоор ингээд өгнө. За тоглуулаад өгье. Паузлаа. Дахиад тоглуулаад өгнө. Тоглуулаад дээшлж байгаа учир нь гэх юм бол одоо загас одоо өгөөшийг хараад араас нь одоо хөөж байгаа гэсэн үг. Хөөж байгаа нөх юм бол тухайн загсны аазгай хөдөлгөө загс нь одоо хоороос хөөж өнгөж байгаа нь өнгөнө гэсэн үг, хөөж өнгөж. За тоглолоод өгье. Байдгүй шүү. За энэ газар арай гүйтэл биш юм шиг байна. Жохон одоо нүхээс хилэгж сууя гэж бодлоо. Дараагийн цоног руу явъя. Тэрүүгэн тэнд цоног араас тийш оцсоо гэж бодоод. Баяж. За, цахиханаас аваад. Цүнхөө ингээд тавьчихъя. За энэ үүр үзье гэж бодлоо. Энэ бол Белснаа өвлийн одоо халбаг манайхаа ярьдаг. Белснаага нэг тоглож үзье. За Белснага мөн адил энэ хүмүүс хөлдчихсэн байна. Цэвэрлээд өгнө. За Белснага хийгээд өгчээ. Белснага мөн адилхан төрөнийх шиг. За цооногийнхоо доошо хэсэг явуулж өгөөд тухайн газараас тоглож өгнө. Жижиг Белснага болохоор ийм огцон мөдлгөн хийж өгнө. За нэг ингээд тоглолоод өгч нь ингээд огцом татж байгаа юм бол Белснаа дээшээ хүчтэй татагдахтаа хоёр чи тоглож өгч байгаа. За харж байгаа хта ингээд. За хөшөө ингээд хэсэг газар үзэл төвшнөө ингээд солиод яваад агуул их зүгээр байгаа. За энэ тоглож өгье. Хоп. Нэг. За. За Белснага ингээд тоглоод өгнө. Огцон татаал болж игэл хөдөлгөөнтэй Белснага. Хөдөлгөөн өгдсөн доор одоо Белснаа халбахын тоглож өгч байгаа. За та ингээд та бүхэн харж байгаа. Ингээд тоглолоод. За. Нэг. За тоглолоод өгье. Ийм хөдөлгөөнтэй болж игэл огцом. За явуулаад өгье. За Белснагийн хувьд гэх юм бол бас тоохгүй байх шиг байна. За тэгвэл амьд өгөөш болох дөрөвний опорешо хийж өгнө. За опореш. За мөн л дөрөвний адилхан нэг баллак гэдэг төрний жижиг загас барьдаг юм уурга байгаа. За.
За өгөөшөө ингээд хийчлээ. Одоо харж байгаа дэлгэцэн дээр энэ аппараш ер нь бол ингэж хийн. За дүрлээ. За тоглоод үгүй. Нилээн доош гүнлүү явчлаа. Одоо нурд кивокор тав харж байгаа ингэ тоглуулж өгнө. За доошлуулад үгүй. Ийм хөдөлгөөн хийж өгнө. Ер нь бол хаалган загас барих чаа тохиолдолд. За дээш нь хөөлгүүлээд тоглолонгаа дээшлүүлж өгнө. За пауз авлаа. За дахиад тоглуулж өгье. За байдгүй шүү. За өшөөгүний доошлуулад өгье. За болж өгөх юм чичиргээтэй хөдөлгөж өгнө. Уурга. За ингээл үйл явдлын хөдөлгөөнтэй. Нурд. Тий энэ баллакер болж өгвөл энэ уурганыхаа үзэрийг маш сайн хийж өгөх ёстой би хэлгээгээ. За нилээн доош гүнлүү явлаа. За энэ тухайн хүнд нь тоглуулж өгнө. За үзэдэг. Хэсэг ширүүн тоглуулж байгаа тухайн газараа паузлж өгвөл загас нь өнгөх хугацаанд гаргаж өгдөг байгаа. За явууллаа. За гүнлүүгээ бүр өгөөш авчиад өгье. За гүнлөө ерөнхийдөө бол төгсчлөө. Ер нь 5-7 карьерийн нуурын алан загас хөвчлэн өдрийн цагаар жоохон дүлий болдог байгаа. Жоохон гүнээрээ идчихэлтэй жоох юм уу? Өглөө оройтой бол идэх нь маш сайн байдаг. Тэгээ бидний одоогоор нэг яг өдрийн цагт ирсэн байна. Жоохон дүлий байна. Гэхдээ яг үзье. За ингээд тоглоод өгч. За бүр гүнлүүний явуулаад өгье дөө. Гүндээ арай хүрөөг юм шиг байна. За гүндээ хүрлээ ингээ уц тунарж байгаа. Гүнд хүрсэн тохиолдол гэх юм бол уцсан ямарсан ингээ чангалдахж өгөөд одоо яраал болсон чүд дээр тоглож өгнө өгөөшөө. Алхан загас хөвчлэн нуурын доод гүнээр идээшдэг байгаа. Бидний эхний газар очисон жоохон загас дүлий байлаа. Дараагийн газар нуурынхаа зүүн ирэглөө яваад хүрээд ирлээ. Ихэвч одоо хоёр талаараа боогдсон. Одоо загасны яг гүйдэл нь бол энэ голоор байгаа. Хоёр талаараа алтбод одоо шороогоор ашигдсан яг хэсэг байна. Яг загасны гүйдлийн газар.
За энд цоолъё гэж бодлоо амар тийштэй цоолж үзье да. Салхитай үед кивокоор баллака барьж байгаа тохиолдолд засыг авах шаардлага байхгүй болж байгаа. Энэ ингээд өндөр болсноор энд нь өгөөшөө тоглоход уулд кивок сайн мэддэг байгаа одоо салхихгүй. Ямар ч би ингээд орхичихъя. За үзье. За ингээд төвшнөө үзээд өгөөшөө одоо нуурынхаа доошоо явуулаад өгнө. За минийх нэлээ доошлчихлоо. За тоглоод өгье. Загас идэхгүй үед яг хуу тухайн газараа тоглож өгöd байхгүй бол зарим нь идэхгүй загсан өгөөшөө хөөж өмхдөг тал бий. Би ямар ч өнөөдөр жоох идэхгүй байгаа учраас жоох хөөлгөлжл тоглуулж илэн л та. Дээш нь одоо өгөөшөө. Одоо тухайн загсаас зүхтаалгаж одоо хөөлгөлж өмхүүлнэ гэсэн үг. Заримуд яг загс идэхгүй үйдэх юм бол одоо тухайн барьж байгаа өгөөш хэрвээ танд олон байх юм бол ингэж болно. Одоо цооног одоо тижих гэж байгаа. Яа нэхэр одоо шинэ жижиг юм өт байх юм бол тухайн өтөөрөө ингэж доош нь одоо цооног руугаа хийж өгнө. Одоо багаар тэгэх юм бол загас тухайн газар ирж одоо цугларна л гэсэн үг. Миний танилцуулж байгаа өгөөш юм бол тийм загасны тижэл гэж хоол байдаг. Нууранд хөвчлэн ашигладаг. Одоо загасны төрөлтөн зориулж одоо юм загасны хоолыг бэлтгэж одоо манай гаднаас орж ирдэг байгаа. Тэгээд загас дууддаг. Доор загас хоолно гэсэн үг. Одоо энийг яаж одоо ашиглах талаар ерөнхийдөө та бүхэн тайлбар гэж бодлоо. Тайлбарлая. За ямар ч энийг задлж өгнө. Энэ нь болохоор нэг юм үнэртэх юм бол жоохон бичээн одоо вафл маягийн одоо шоколад одоо үнэртэй ийм зүйл байгаа. Энийг яа гэхээр эхлээд усанд ингэж найруулж ус руу ингэж хийж өгнө. 10 гурал шиг ингэж найруулж өгнө ингэж. За ингэж нөгөө энэ өгөөшөө хийж өгнө. За нэлээд дүүслээ. За миний хутгадаг юм энэ. Энэ уургаараа одоо бэлэн байхгүй. Ингээ хутгаад өгчээ. Хутгаж өгнө энийг болж өгвөл их олон. За ийм болгож өгнө. Энэгэд бол найруулад зөвхөн энийг хэлтгүү ихэвчлэн фидер гэдэг манайхан одоо цооногийн хоол барьж байгаа өгөөш хэрвээ их олон байх юм бол түрүүнтэйгээс ингэж дахиж хольж ингэж зуурвал маш үр дүнтэй болдог байгаа. Доор энэ задарч өгнө. Загасны хоол болж өгнө гэж байгаа энэ. Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Одоо энэ янз янзын химийн юу байхгүй гэсэн үг л дээ. Тим зүйл байгаа. Одоо энэ миний барьж байгаа фидерний сав гэсэн үг одоо энэгээр одоо өгөөшөө шууд усны доошоо явуулна гэсэн үг. Ийшээгээ хийж өгнө одоо хоолоо. Стабгон харж байгаа энэ жоохон одоо ил задгаа болсон ч гэсэн энэ одоо шувуу их хоолдог байгаа энэ одоо шувуу бусд одоо зүйл ихэд маш тохиромжтой зүйл байгаа. Одоо байгаль орчинд одоо халгуул гэсэн үг л дээ. Усан доор ороод ямар нэгэн химийн боц үгүй. За ингээд харж байгаа ингээд дүүргээд өгч фидернийхаа савыг. За дүүргээд өгсөн бол одоо ямар нэг утсайгаа цоног руу одоо ингэ шууд дүрж өгнө, хийгээд өгнө. За хийж өгөөд ингээд доош нь гүн лугаа явуулж өгнө. За. Энэ хормон
Хол усанд ямар нэгэн тий ямар нэгэн хор нөлөө байхгүй одоо энэ хүн. За ингээд одоо миний саний хийсэн өгөөш маань ингээд ёроод оцсон. Тухайн газар очиж ингээд сэгсэрж өгнө. Сэгсэрхээр нөгөө одоо саний бэлдсэн зүйл маань одоо усан доор задарч өгч байгаа. Одоо өгөөш нь. За ингээд дээш нь одоо ингээд гаргаж ирнэ. Гаргаж ирэхдээ мөн бас ингээд цацаж болж өгөл өгөөш юу одоо хоолоо тарааж өгөх хэрэгтэй байгаа. За. За. Усны гүн маань маш их байна. Доороос одоо. За ингээд тав хүн харж байгаа ингээд хоосон болсон байна. Доор одоо задраагаад өглөө. Энийг хийж өгснөөр давуу тал гэх юм бол одоо чинь энэ доороо загас тогтохгүй байгаа тохиолдолд одоо гүйдлэж болно. Хэрэг гүйдэл байх юм бол энийг одоо загасны хоол одоо тарааж өгснөөр доор загас нь тогтож өгдөг байгаа. Тогтож өгснөөр амарсан доороо энэх үзүүлэлтэд оорж байгаа үед би өгөө шийж барина. За тэгээ хэсэг хугацааны дараа үр дүнг нь хамтдаа үзцгээе. За үзэгчтэй ингээд дараа газар тоглуулж байна. Энэ загас оролдож байна. Урд кевак харж байгаа. За авлаа. За алган загас барьлаа. Жижиг алган загас. За. За нэг. За хам жижиг одоо алган загас барьлаа энэ. За усанд нь буцаага тавьчихъя. Аба. За тоглуулж байна. Догчон. Ай завч. За. Чипак загас барьлаа. Одоо улаануудын гэдэг манайхан ярьдаг. Чипак загас ер нь бол тавлахын оронд бол их түгээмэл байдаг загас байгаа. Хаба. Чипак загас барьлаа. Барьлаа. За усанд нь тавьчих. Хоп. За өөрөө нар бууж байна. Загас идэвхтэй болж байна. Ямарчсан хэдийг барьлаа сая ямарчсан тав хүн харсан баг. Одоо нар буугаад тавлахын нууран дээр хөвчлэн өөрөө нар буугаад нэг 5-аас 6 цагийн хооронд их маш идэвхтэй болдог байгаа загас ер нь. Ямарсан тэр үед нь хэдүүлээ нэг ямарсан самтаа загасчлаа. Загас оролдож байна. Одоо харж байгаа хурд кеваку зүрэн дээр. За. Аба, за бас төрөнийх шиг барих шиг чипак загас байна. Одоо улаан нүдэн гэдэг юм да манайх хөвчлээ ярьдаг. Ийм чипак байна. Жижиг юм, маш жижиг. Ап. Ийм загас байна. За. Өнөөдөр гэх юм бол гадаа жоохон дулаахан байна. Бусд үед яг хүүт үед гэх юм бол загас хоёроо та бариад алахгүй тавьж байгаа үед байх юм бол заавал нүдийн дарах хэвээр. Нүд нь маш имзэг ер нь хөлдөг тал их гардаг байгаа. Өнөөдөр явах юм бол сайхан дулаахан байна. Зүгээр баха. За загсаа тавьчих. За. За орой олж байна ямарчсан. Загасны идэх маш одоо идэвхч байна орой олцсон. За тэгээд орой бол бүр идэвхтэй авах. За тоглоод өгчээ. Оролцож байна. За авлаа. За. За мөн адил төрөөнийх шиг одоо улаанууд нь одоо чипак загас гарч ирлээ. За авч байна, орой олж байна, загасны идэх ер нь бол сайжирч байна. Одоо миний барьж байгаа гэх юм бол төрөний мөн ярьж исэн одоо опорош гэж одоо ялааны агуултаа байгаа. За мөн төрөний адилхан хэмжээтэй юм чипак загас байна. За буцаага тавьчих. Ихэвчлэн одоо сүүлийн хүмүүс асуудаг одоо загсыг ингээд бариад гэмтэлгүй буцаад тавих одоо бидний ингээд бариад тавих загсанд гэмтэл учирдаггүй яадаг вэ ийдэг вэ гэж асуудаг. Энэ тал дээр одоо миний бодол гэх юм бол загс судалсны загсны талаар нэлээд зүйл судалсан. Судалж явах явцад бол ерөнхийдөө загс бол өвчин мэдэрдэг. Тэгээд маш эмзэг загас эмзэг учир нь их юм бол нүдэндээ эмзэг нөдөг гэж байгаа. Нүд нь маш эмзэг. Бус зүйлэр их юм бол зүгээр одоо бариад юм сэртэнгүүдийгээр загас бариад тавихуд бол одоо загсанд ямар нэгэн одоо хор хөнөөл бол байхгүй. Тийм байдгийн билээ. Ямар ч бид нар ямар ч сэртэнгүү тэгээгээр загсаа бариад одоо ямар ч усанд нь тавилаа. Ямар ч тий. Тэгээд цааш ямар ч та бүхэн одоо зөв зохистой загсны төлөө бид одоо манай нэвтрүүлэгтээ хамтдаа байгаарай.
За үзэгчдээ ингээ та бүхэн харж байгаа нь урд кивок одоо мэдрэгчийг нь харж байгаа. Одоо загас орцсон. Одоо дохиж байна. Тэр дохиж байна. За. Бас түрүүний шиг одоо бас мөн чипак загас байна. Чипак идэвчж байна. Одоо орой нар буучлаа. Чипакууд идэвчж байна. Одоо алган байдгүй. Одоо чипак л идэвчээ явчлаа. За бас буцаага тавьчих. Хаба. За. Ингээ загаслалд яваад ирлээ. Одоо аялал танин мэдхийн нэвтрүүлгийн маань одоо ээлж дугаар та бүхэндээ инхүү хүрлээ. Бид нар энэ удаагийн дугаараар хотоос холгүй оршихаа 5-7 карьерийн ууран дээрээс хүргэлээ. Бид нар өнөөдрийн хувьд одоо энэхэн ууранд байдаг загас гэх юм бол алган загас, чипак загасыг ихэвчлэн одоо түгээмэл байдаг нуур байгаа. Ангуурцсан бид нар зарсны дагуу алган болон чипак загас та бүхэнд одоо барьж харууллаа. Та бүхэн хөдөө орон нутгаар аялал суугаалт загасчлахтаа хогноотой байнга одоо авч явж байгаарай. Одоо тэгээд ирээдүйн хойч үедээ одоо байгалийн ангуун зэрлэг байгалийн үлдээгийн тулд одоо аялал суугаалсан газараа хогоо бити аяарай. Тэгээд явсан газараа хогоо сэрүүлж авч явж байгаарай гэж та бүхэндээ зөвлөмөр байна. За тэгээд одоо дараагийн дугаарт бид нэр хэрлэн голыг зорих болно. Тэгээд дараагийн дугаараар барих загас гэх юм бол налим загас, олон зэвэг загас, одоо хадран загасыг барих болно. За тэгээд дараагийн дугаарт та бүхэн бидэндээ хамт байгаарай. Зөв зохистой загасны төлөө хамтдаа байгаарай.